За, улсын хурлын эрхэм гишүүдтэй шөнийн мэнд хүргье. Тэгээд өнөөдөр Монгол улсын парламентын түүхэнд, засаглалын түүхэнд, засгийн газрын төвшөнд тийм сорилт, сургамж тохиолдсон өдөр болж байна. Яагаад энэ нөхцөл байдал руу орсон бэ гэдэг дээр улс төрийн ууган хүчин, Монгол Ардын намын эрхэм гишүүд, дунд шатны дарга нар маань бас дүгнэлт хийгээсэй гэж бодож байна. Хамтар засаглана гэдэг одоо улс их орныхаа төлөө өөрийн намын болоод өөрийн хувь улс төрчийн эрх ашгийг хойш нь тавьж улсын эрх ашгийг нэг тавина гэдэг ойлголт гэж би үздэг. Өнгөрсөн хугацаанд хамтарсан засгийн газрыг бүрдүүлсэн ардчилсан намын хувьд, намын даргын хувьд өөрийн нэр төр бусад бүх юмаа хойш нь тавьж ирнэ улсын төлөө гэдэг дээр хамтарсан хурдтай хөгжлийн төлөөх зориг гэдэг энэ урайнд ор нэгдэж ажилласан. Тэгээ харамсалтай нь олон жил дангаараа засагласан Монгол Ардын намын дунд шатны дарга нарт бас жоохон тухгүй санагдсан байх. Тэгээ одоо гэхдээ хатуу үгийг бас би энд хэлмээргүй байна. Ягаад тэгэхээр өнөөдөр бидний дундын гэж болох асуудал байгаа шүү гэдгийг бас та бүхэн маань бас мэдэрсэн байх. Засгийн газар дангаараа шийдвэр гаргахад ямар их дарамтны дунд байдгүй, эдийн засаг нийгмийн асуудлыг шийднэхээс илүүтэй улс төрийн нөхцөл байдлыг шийдэхэд ямар их цаг хүч зардаггүй гэдэг дээр бас ойлголттой болсон байх гэж тодорхой хэмжээнд бас мэдээлэл авсан байх гэж ойлгож байна. Одоо эцэст нь Монгол улсын ерөнхий сайд оюун эрдэнэ танд бас талархал илэрхийлэх нь зөв бах. Миний хувьд, хуу хүний хувьд бас олон нэр хоч зүүж явдаг. Гэхдээ бас улс их орны төлөө энэ шинэ үндсэн хуулийн парламентийн дагуу хамтарч нийлж явах нь улсын эрх ашигмаа гэдэг итгэл үнэмшилтээр өмнө нь байсан, одоо ч байгаа, цаашдаа ч байна. Тэгээд ер нь бол энэ танхимд сууж байгаа бусад бүх хүмүүстэй хандаж хэлэхэд бүгдээрээ олон жил улс төрд явна, гал авна, ачаа үүрнэ, хүч тэнцвүүлнэ, өрсөлдөнө. Тэгвэл тэр болгонд нэгэнлүүгээ сүргэлж дайрах, үр хөвгт рүү норох, хүнжил гудсын сөх, энэ субъектив юм руу битгий ордог байгаасаа гэж бас захимаар байна. Асуудлын хүрээнд, сэдвийн хүрээнд, агуулгын хүрээнд мэтгэлцдэг, үзэл санааны мэтгэлцээ өрнөдөг тийм байгаасаа гэж бодож байна. Цаашдаа хариуцлагатай байх шаардлага нэлээд ирж байна. Тэгээд амжилт хүсье. Харамсалтай байна.